За юу яцхандаа бяцхан сонгинууд минь Onion Movies уг өнөөдөр та бүхэндээ 2019 онд нээлттэй хийж байсан найруулагч Логан Маршал Грэйний өөрөө бичиж найруулсан Above the Highway хэмээх киног ярьж өгөх гэж байна. Энэ кинон амьдралдаа том алдаа гаргаж олон жилийг ганцаардал дунд өнгөрүүлсэн нэгэн нэрийн сэтгэл хөдлөм түүхийг өгүүлнэ. Хүн бүрт хоёр дахь боломж байдагч тэр боломжийг ашиглах зориг хүн болгонд байдаггүй. Энэхүү кинон гэмшил, хайр, хүний дотоод өөрчлөлт, дахин эхлэх итгэлийн тухай намуухан хэрнээ хүчтэй өгүүлсэн гайхалтай бүтээл юм. За тэгэхээр хэдүүлээ лайк болон subscribe дараад киног эхлүүлцгээе. Гэмт хэрэг дэлгэрэх ёсгүй. Удаа дараа хүчирхийлэл үлдэж байгаа иргэд үүнийг санах ёстой. Хэрвээ та нар 3 удаа гэмт хэрэг үйлдсэн бол насан туршдаа шоронд хатаагдах болно. Гэсэн Америкийн ерөнхийлөгч Билл Клинтоны илтгэлээр кино маань эхэлнэ. Энэ хүн бол киноны маань гол дүр Рас Миллингс. За одооноос хэдүүлээ зүгээр болдоо ах гэдээ явчих. Болдоо ах маань 3 удаа гэмт хэрэг үйлдснээс болоод 20 жилийн турш шоронд хоригдсон хоригдол билээ. Тэрээр өмнө нь үйлдсэн гэмт хэргийн талаар нийтэлсэн сонингийн хайчилбаруудаа хараад байж байтал гинэт харгалзагч ирж түүнийг түргэлхийг хүсв. Үүнийг нь сонссон болдоо шоронгийн өрөөнөөсөө эд зүйлсээ цуглуулж баглаж эхэлдэг. Учир нь өнөөдөр бол түүний суллагдах өдөр. Дараа нь түүнд шинэ хувцас өгч сольж өмсүүлээд 20 жилийн өмнө анх хоригдохдоо хураалгасан эд зүйлсийг нь буцаан өгдөг. Залуул хар залуугаараа шоронгийн хаалга татсан түүний хувьд энгийн амьдралдаа эргээд очино гэхээр нэг л тиймхэн байлаа. Ингээд наранд гараад болдоо ах маань нэгэн түргэн хоолны газар угаагчаар ажилд орж амьдрах байртайч болсон байв. Ажлаа тарж ирээд уламжлал ёсоор шөнжин хоол идэж зурагт үзнэ. Маргааш нь болдоо шоронгоос сулагдсан талаарх бижиг баримтаа зохицуулах гээд нэг нөхөртөө уулзаад байж байх бөгөөд нөгөө залуу нь таны суллагдсан тогтоол хэдэн сарын дараа гарах тул 7 хоног болгон ажилласаа тодорхойлолт аваад имэйлээр явуулж байгаарай гэснийг нь манай хүн ойлгодоггүй. Гэхдээ яг хөтэ зайлвал амьдралынхаа талаас илүүгийн шоронд өнгөрөөсөн болохоор хөгжлөөс нэлийн хоцорсон. За дээрэс нь имэйл, интернетийн талаар ямар ч ойлголт байгаагүй мэдээж. Үүний дараа нөхөр интернет кафе орж анх удаа компьютерийн ард сууж үзлээ. Интернет гэж мэдэхгүй байгаа нь админ залуу гайхшруулдагч тэрээр болдоо хахад тусалж 2001 оны 3 дугаар сард аав нь зүрхний шигдээсээр нас барсан тухай мэдээллийг интернетээс хайж өгөв. За гээд байж байтал нөхөр цайны цагаараа гарч ирснээ гинэт санаад гарч гүйсэн ч харамсалтай нь хоцроод дарагдаа загнуулаадах. Ажлаа тараад ах хуу маань парк орж яг л хүүхэд байсан үедээ эргээд очисон юм шиг янз бүрийн тоглоомоор тоглож өөрийгөө тайдарууллаа. Маргааш нь болдоо цайны цагаараа дахиад л интернет кафе ордог ба админ нь. Тэгэд танд гар утас байхгүй мó? Байхгүй. Имэйл ч байхгүй мó? Байхгүй. Ах уу тэр нь хаана байсан юм бэ? Шорморон дараа байсан юм шүү дээ. Тий. Оо навшгиж. Энэ үеэр бид болдоо ахыг хар тамхи худалдаалж биедээ авч явсан хэрэгээр шоронд орсон талаар нь олж мэднэ. Залууч гайхаж, чухам яг хэдэн килограмм хар тамхи байсан талаар нь асуухад ердөө 28 грамм л байсан байдаг. Үүнийг нь сонссон админ залуу одоо бол баг наад хэмжээ чинь хууль ёсных болсон гэдгийг та ер нь мэдхүү гэж асуудаг. За байцаараа санагнуудаа. Ер нь ихч бай, багч бай, ээдийн хар тамхи болон сэтгцэд нөлөөлөх байдлаас айл болох л хол явцгаагаараа да. За тэгээ манай байцаа сонгоод ухаатай да. За. Stop it. Ингээд админ залуу болдоо ахыг өрөвдөөд цахим хаягийг нээж өглөө. Оройн ах хүү ажиллаа жим бийдэл цэвэрлжгээд хогоо хаях гэж гараад нэгэн хачирхалтай чимээг олж сонсов. Гайхсан болдоо ах чимээ гарсан зүг рүү явтал тэр чимээ хогийн бункерээс гарч байх бөгөөд дотор нь юу байгааг шалгахаар бункерийн хаалгыг нээгээд сандарсандаа буцаагаад хаачгав. Яахын аргагүй бункерт нялх хүүхэд өөлж байсан тул гайхах, айх зэрэгцсэн болдоо ах бункерт орж хартал нэг нь цүнх байх ба тэр нь дотор нь нялх охин байж байх нь тэр. Гэхдээ тэгээд яаж тийм нялх амтныг хогийн дунд байлгаад байхавд хөөхий охиныг тэрврээд ажил руу орлоо. Яах учраа ойлгохгүй ажлын утсаараа цагдаа дуудах гэтэл орой ажилчид тарчсан болохоор офисын өрөөнд дүгжээтэй байв. Буцаж охин дээр ирээд түүний байсан цүнхийг ухтал тэрнийг Элла гэдэг гэсэн бичгтээ ганцхан цаасал гарч ирэв. Гарга буюу болдоо охиныг гэртээ авчирлаа. Охин уйлаад лахгүй яах учрааж олдоггүй. Харин аз болж түүний хүүзүүнд байнга зүйлттэй байдаг түлхүүрийг харсан охин түгээр нь тоглож байгаад унтчихав. Энэ хооронд ах хүү охины талаар цагдаад дуудлага өгөхөөр залгасан ч гинэт бодлоо өөрчлөн уудсаа тасалж хатдаг. Тэр шөнө хаалгыг хүчтэй нүдх чимээнээр болдаах сэрлээ.
Хожоо таалхан онгойлготол 2 цагдаа зогсож байх бөгөөд түүний өмнө нь хийсэн с ижигтэй дуудлагын дагуу шалгахаар ирсэн байв. Гэтэл гинэт хүүхдийн уйлах чимээ гарч цагдаа нар үүнийг болдоо ахын хүүхэд эсхийг нь асуудал манай хүн тийм ээ л гэжигдэг. Нэг цагдаа нэтгээд ямар нэгэн зөрчил байгаагүй тул явах гээд яг хаалгаа хааж байтал нөгөө цагдаа нэг зүйл сижилсэн болтой хаалгыг барьж зогслоо. Байдал нилээн хүнд болов. Тэгтэл нөгөө цагдаа гидсний иллэг. Хүүхэд чинь шалтгаангүй уйлаад байгаа юм бол им өгч болно л да. Гэхдээ гидсний иллэг хийсэн нь илүү дээр гэж надад нэг хүн хэлж байсан юм л да. За яг хөө тэгээд сайхан 50 сайхан амраарай гэд яваад өгөв. Ах хүүц цагдаагийн хэлснээр бяцхан охиныг эзэн дэллэг хийж бүүвэндөө дуулж өгтөл ашгүй нэг охин тайвшраад унтаад өглөө. Гэхдээ зайлвал нялх юм болсон хон шүнжэнгөө уйлаад үүр зайлгав. Охиныг өснөөсөө болоод уйлаад байгааг сая л нэг анзаарсан ах уу. Эхний ээлжинд өрөөгөр нь дүүрэн байсан нэг удаагийн сүүн кремээр хооллоод тайвшрууллаа. За ингээд ямар ч байсан өлсгөөд байж болохгүйг нь мэдсэн тул охиныг гэртээ ганцаарнг нь үлдээгээд ингээс гарч сүү угж зэрэг зүйл аваад хам хум яран охин дээр иртэл зайлуул уйлаагүй тайван л хөвтөж байна. Эвэ. Ингээд хүүхэд олсон хүний хувьд хууль эрх зүйн ямар асуудал байдаг? Энэ хүүхдийг өөртөө үлдээж болох болов уу гэх зэргийг мэдхээр интернет кафе орж судалгаа хийв. Гэтэл яалтчгүй хамгийн түрүүнд цагдаад мэддэх хэрэгтэй. Хүүхдийг олсон газраас нь холдуулж болохгүй холдуулбал хүүхэд тулгайлах гэмт хэрэг болно. За тэр ч битгий хэл хүүхдэд хүрхэл юм бол хуулийн хатуу хариуцлага хүлээх болно шүү гэсэн зөвлөмж бас анхааруулга байлаа. Үүнийг олж мэдээд болдаах шууд бараагастай. Учир нь мань нэр бүгдийг нь зөрччихсөн шүү дээ. Яг үнэндээ болдаах ээллад дэндүү дассан байлаа. Яг л аав шиг нь охиныг арчилж хамт далайн эргээр бяцхан аялал хийж өөрийнхөө аавын тухай түүний шуудангийн маркэнд хичнээн дуртай байсныг өөрөө ч мөн цуглуулдаг байснаа гэд нэг тийм хөөрхөн дотн хэрнээ алсад үлдсэн түүхийг ярьж өгч байгаа нь цаанаал нэг төрсөн аав охин хоёр шиг л байв. Гэхдээ хүүхэдтэй болоод хитгэн хонож байгаа эрэгтэй хүн гэдэг ямар байх вэ? Охиныг орон дээр ганцаарнг нь орхиод юм хийж байх хооронд нь ээлла орноосоо орчихдог. Өөрийнхөө хариуцлагагүй байдлаас болж охиныг гэмтээсэндээ болдоох ихэд шаналан тэрч аваад хамт уйлдаг аа. Маргааш нь охины толгой бяцхан шалбарчихсан байсан тул эмнэлэгт үзүүлэхээр болов. Гэтэл эмнэлэг дээр яалтчгүй охины эргээс дээр асран хамгаалагчийн талаар мэдээллийг авна штэ. Ингээд арга буюу охиныг эмчид үзүүлэхийн тулд болдаах ээллаг хогийн самнаас олсон тухайга үннээр нь хэлв. Харамсалтай нэмэлгийн ажилтан энэ талаар цагдаа болон хүүхэд хамгааллын байгууллагт мэдгдлээ. Удалгүй зохих шатны хүмүүс ч ирж болдоо ахаас байцаалт авч хүүхдийг харин асрамжийн газар руу авч явахаар болдог. Энэ үед цагдаад байцаагдаад айж сандарсан байсан ч охинд үнэхэрийн дассан байсан тул охиныг үрчилж авмаар байгаа талаараа хэлтэл харамсалтай нь одоогор ийм шийдвэрийг шууд гаргах боломжгүй. Бүх зүйл хуулийн дагуу хяналт шалгалтын дараа болно гэд мэргэжилтнүүд яваад өгдөг. Буцаад гэртээ иртэл ил хууль өмнө нь яаж ганцаараа болоод байсан юм бэ гэмээр л мэдрэмж төрнө. Маргааш нь мөрдөгчд болдоогийн ажил дээр ирж чухам хаанаас охиныг олсон, олоход ямар байдалтай байсан зэргийг мэдхийг хүсв. Болдоох болсон бүх явдлыг ярьдагч хүүхдийг дөнгөж өчигдөр орой олсон гэд худлаа хэлчихдэг. Үгүй яах вэ? Охиныг олоод цагдаа дуудаагүй нилээн хэд гонцон хүн чинь бараг л хүүхэд тулгайлах гэмт хэрэг үйлчгсэн болж тараад байна штэ. Тэгээд л буцаад шорондоо орохгүй тулд айсандаа худлаа л хэлчихсэн болж тарав. Гэсэн хэдий ч цагдаа нар түүнийг хэд хоног ажилдаа ирээгүй талаар нь айл хэдийн мэдчихсэн байсан тул чухам яг үннийг хэлж байгаа эсэгт нь эргэлзэж эхэлнэ. Тэд түүнийг ял идэлж байсан. Судлагдаад нэх удаагүй байгаа талаар ярьж хүүхдийг хулгайлсан байж болзошгүй гэж сэжиглэж эхлэв. Болдоо ахыг өмнө нь ял идэлж байсан талаар сонссон удирдлага нь шууд л түүний энэ сарын цайлангийн нөгөөд халахаар болчихдог. Энэ бүх зүйлс нь болдоо ахад маш хүнд хэцүү санагдаж байрлаж байсан мотелосоо эд зүйлсээ аваад төрсөн нутаг болох Wyoming мужийн Каспер хот руу явдаг. Замдаа тэрээр бүхнийг санан дурсаж өөрийн өрөвдөлтөй амьдрал хийгээд саяхан зүрх сэтгэлд нь гийсэн нар мэд бяцхан охины талаар бодон санаа ширж суулаа. Гээд байж байтал өрхөн дээр нэг хүүхэн автобусны тасалбараа олохгүй нилээн шууган тарьж хүмүүсийн анхаарлыг татав. Тэр хүүхэн автобусанд орж ирээ шууд л уйлаад эхэлсэн бөгөөд болдоо ах түүнийг өрөвдсөндөө нулимсаа арчих селфидэг өгөөд тайвшруулдаг. Дараагийн буудал дээр ахгүй өөртөө талах чипс ундаа автал мөнгөн дутаад ундаа талхаал аваад автобусандаа суулаа. Гэтэл удалгүй өнөөх уйлаад байсан хүүхэн талархлаа илэрхийлэн нөгөө мөнгөн дутаад авч чадаагүй чипсийг нь барайд ороод ирэв. Үүнээс нь болоод болдоо ах идэж байсан талхандаа хахад зоолтой л өгчихсөн. Азар нөгөө хүүхэн маань тусалж түүнийг аварлаа. Үүнд нь талархсан ах хуу юу байгаа түүгээрээ дээл гэдэг шиг сая авсан талхаараа майнууз гिचтэй сэндвижхийн бүсгүйд өгөхөд өнөөх нь ихэндээ шоолсон ч дараа нийтэд нэг л тийм тайвширлыг олов.
Энэ хоёр нөхөр хоёулаа л нэг тийм асуудалтай түүнээсээ зугтаж яваач юм шиг. Ингээд манай хоёр найзууд боллоо. Энэ эмэгтэйг Диана гэдэг бөгөөд 25 настай. Ерөнхийдөө цоглог ирж хүчтэй эмэгтэй. Харин манай болдаах 44 настай. Бүрэг ичимхий, дүлгөө нэгэн байв. Уг хоёр маань насны зөрүүтэй. Бага байдал нь дээрээс нь ордон гэд тэд ерөөсөө таараагүйд Диана ихэд унтуцв. Гэхдээ ягаад ч юм цаанаасаа л ахгүй татагдаад байсан тул буцан дайрч мань хоёр нэг нэгнээ илүү сайн мэддэг. Нэг удалгүй Дианагийн буух бодол ирж мань хоёр маань хагцах боллоо. Гэхдээ тэгээд чи надад таалагдаад байна. Айлмын цагс нөгөө сэлмэнд хуу муу өнөө тэрэгээ шууд хилчиж чадахгүй хоёр маань хоёулаа дүүлгэнж байгаа л салааддаг. Гэхдээ яг Диана болдоо ахыг хэрвээ энд ирэх юм бол өөрийг нь хаанаас олж болохыг нь хэлээд автобуснаас буудаг л та. Би энэ хэсэг дээр Холливуудын нэг зарим кинонууд байдаг шүү дээ. Тэр шиг болдоо ах буугаал гүйж очоод араас нь тэрх юм болов. За эсвэл Диана нь буцаж автобусанд гинт орж ирээл хажууд нь суугаал хоёулаа цаашд хамтдаа явъя инээ тэрээгээд тийм юм болох юм болов уу гэд харж байтал юу ч бололгүй ах уу маань аяллаа зааш ганцаараа үргэлжлүүлдэг. За ингээд ах уу төрлөх хоттой ирлээ. Таньж мэдэх хүмүүс нь хэдийнэ байхгүй болсон тул манай нөхөр очих ёстой газрынхаа үүдэнд гадаа хонсон байв. Тэр газар нь оршуулгын газар. Тийм ээ. Болдоох аав ээжийнхэн газар дээр ирсэн нь энэ байлаа. Тэрээр 20 жилийн хугацаанд дэрэгдэн байж чадаагүйдээ уучлалгүй. Тэднийг ямар их санаж байгаагаа бас төрүүлж өсгсөнд нь ямар их баярлаж явдаг хэлж аав ээжийнхээ өмнө амьдралаа өөрчлөн гэдгээ амладаг. Үүний зэрэгцээ тэр өөрийнхөө хүзүүндээ байнга зүүдэг түлхүүрээ гэнэт санав. Энэ нь аавынх нь өгсөн түлхүүр бөгөөд банкны хайрцгийн түлхүүр гэдгийг нь бүр түрхэн эргүүлэн саналаа. Болдоох шууд банк руу явж хүлээн авагчид аавынхаа үлдээсэн хайрцгийн талаар тайлбарладаг. Эхэндээ ажилтнууд түүнийг с ิจ гэлэнгүй байсан ч хэн болохыг нь шалгаж баталгаажуулсны дараа хайрцгийг нээх зөвшөөрлийг өгөв. Мөн түүний аав банктай нэлээд сайн харилцаатай байсан бөгөөд хизээ нэгэн өдөр хүүн ирж тэрхүү хайрцгийг нээх болно гэдгийг ч мөн хэлсэн байв. Дараа нь ажилтан болдоо ахыг тусгай өрөөнд оруулж хайрцгийг нь гаргаж өгөөд түүнийг хэсэг ганцаарнг нь үлдээхээр болдог. Ганцаараа үлдсэн болдоо хайрцгийг нээж үзтэл дотор нь юу ч байсангүй. Урам нугарсан болдоо хайрцгийг өргөтөл энэ бол болдоо ахад ааваас нь үлдээсэн захиа байв. Бөөмэн. Чиний юу тулж өнгөрүүлэх болсныг би зөвхөн төсөөлөхөөс л заашгүй. Би шинэ жилийн өмнөхөн энэ захиаг чамд өчлөө. Маргааш шинэ 100, шинэ 10, шинэ өдөр эхэлнэ. Хүмүүс бүгдээрээ л муухай зүйл энэ 100-тай хамт дууслаа гэцгэж байна. Би энэнд итгэхгүй байна. Аав нь чамайг л бодох юм. Чамайг шоронд ямар байгааг төсөөлж байна. Аав нь бодол дотроо бидний хоорондох тэр холцоог үгүй хийх гэж оролддог. Бас чамайг хорж байгаа ханыг ч гэсэн үгүй хийх гэж оролддог. Мөн би чамайг хардаг. Дорн дотор унтаж байгаа харанхуй тэнгэрт ганцаараа элен хальж байгаа гэж. 11 сарын тэр нэгэн өдөр чамайг ээжийн чинь гар дээрээс авч тэврэхдээ би хамгийн жаргалтай болсон. Чи бол надад хайрлахыг зааж өгсөн тэрхүү. Аав нь чамдаа хайртай хүм. Тиймээс би чамдаа бүх маркаа үлдээж байна. Ганцхан энэ марк чамайг хөл дээрээ босгоход чинь туслана хүм. Харин өөр нэг түлхүүр бол агуулгах их. Тэднийг хадгал бас зар. Зүгээр л өөрийнхөө замыг олох хүм. Амьдрал чамд буруу хүзэр өгсөн ч гэлээ. Энэ чиний хоёр дахь боломж. Явж ертөнцийг нээх хүм. Амьдрал чиний өнгөрснийг өөрчлөхгүй шиг өнгөрсөн чинь ирээдүйг чинь ч өөрчлөхгүй. Аав нь хүүтэй хайртай шүү. Гэртээ давтай морил. Ааваас гисэн сэтгэл хөдлөм захиа байлаа. Болдоох жуншаад нулимсаа нуусангүй. Үүнээс 3 сарын дараа болдоох өнгө зүс орчихсон асрамжийн газар очиж бяцхан Эллатай уулзах хүсэлтэй байгаагаа хэлв. Өмнө нь уулзсан мэрэгжилтэн түнд одоогоор охинтой уулзах боломжгүй байгаа талаар нь тайлбарлав. Болдоох Эллаг үрчилж авах хүсэлтэй байгаагаа хэлдэгч хуулийн хүрээндийн нь ямар ч боломжгүй талаар мөн хэлв. Гэхдээ үүнийг нь сонсоод болдоох нэг хүн дээр хүлээн авсангүй. Учир нь тэр энэ талаар интернет кафе ороод судалчихсан байлаа. Тийм ээ. Ах маань интернет ашиглаад сурчсан. Ингээд болдоох мэрэгжилтэнд нэгэн дугтуутай зүйлийг өгч Эллагийн 18 насны төрсөн өдрөөр өгч болох талаар нь асуув. Яагаад заавал 18 нас гэж асуухад тэр дугтунд маш их үнд хүрэх маркууд байгаа бөгөөд Элла насанд хүрсэн хойно л үүнийг өөрөө ашиглах боломжтой юм байна л да. Ингээд киноны маань төгсгөлд болдоохад гүйцэж чадаагүй нэг л зүйл үлдсэн байсан бөгөөд автобусны буул руу очоод амьдралаа шинээр эхлүүлэхээр явж байгаагаар кино маань өндөрлөдөг. Болдоох нөгөө автобусанд тарсан эмэгтэй араас явсан ч байж магадгүй. За эсвэл шинэ орчинд шинээр амьдрахаар явсан ч байж магадгүй. Үүний учрыг үзэгч та бүгдэд л үлдээе дээ.
За тэгээд энэхүү кино бидэнд өнгөрсөнд үлдсэн алдаа чамайг бүгнасаар чинь зовоохгүй. Заримдаа амьдрал хамгийн санаандгүй мөчөд хүнийг өөрчилж, дахин хүн шиг амьдрах шалтгааныг өгдөг. Хайр, халамж, ганцаардал, уучлал нь хэмбэгүйгч дотроос нь өөрчилж болдгийг харуулжээ. Магадгүй тэр бяцхан өхнийг аварсан нь зөвхөн нэг амь насыг хамгаалсан хэрэг биш. Харин өөрийнхөө дотор аль хэдийн алдагдсан хүн чанарыг дахин олсон мөч байж ч мэдэх юм. Энэ бол хоёр дахь боломжийн үндэс нь болоод хүн өөрчлөгдөд хизээч оройтдгүйг харуулсан намуухан хэрнээ гайхалтай гүн утгыг нэг дор харуулсан кино билээ. За тэгээд миний бяцхан сонгинууд минь шинэ кино та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Биднийгээ дэмжиж лайк болон subscribe харамгүй дараарай. Өнөөдөр манайх байгууллагуудтай хамтарч ажиллахад үргэлж үүд хаалга маань нээлттэй байх болно шүү. За тэгээд дараа уулзлаа. Түр баяртай Onion Movie.